Апу компани үзүүлж байна. Тэгэхээр Монголын компаниуд өнөөдөр юу ч үйлдвэрлэдэг вэ гэсэн аль болохоор чанартай үйлдвэрлэх ёстой. Стандарт бол дэлхийн хөгжлийн түлхүүр гэж зүгээр ч нэг гарч ирээгүй. Бид уулын ороо дээр гараад ялалтаа байгуулжлаа гэж ойлгож байгаа бол хэтэрхий өрөөсгөл ойлголт. Хүнсний аюулгүй байдлын талаас бол ямар ч хэрэгэлцээгүйгээр хэрэгжилж болно гэсэн. Тогтолцоо зөрчигдөхүү гэдэг дээр хяналт тавьж явах хэрэгтэй. ISO 14000-ны гэрчлэгийг Монгол улсад анх удаа авч байна. Апу хувьцаа компанид ISO 14001, ISO 22000 тогтолцоог нэвтрүүлсэн тухай. Апу хувьцаа компани нь арх бие ундааны үйлдвэр нэртэйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаад 2001 онд ховчлогдож, Герман, Австри, Итали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, технологийн бүрэн шинжилэл хийсэн нь хүнсний үйлдвэрийн түүхэнд алтан хуудас болж бичигдсэн билээ. Амжилт бүтээлийн түүхэн хуудасууд нь үйлдвэрлэгч бидний хичээл зүтгэл, шинжлэгч үзэл санаа, ард түмний гэсэн сэтгэлийн илэрхийлэл болж байна. Хүнсний мандаа үйлдвэр Апу хувьцаа компани нь унган байгалаа авран хамгаалах, өв соёлоо сэргээн хадгалахаас эхлээд хүнсний аюулгүй байдлыг хангасан, экологийн цэвэр баталгаа чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нийгмийн өмнө хүлээсэн асар том хариуцлага гэдгийг өндөр ухамсарлан арх бие ус ундааны стандартыг дэлхийн жишгт хүргэж чанартай найдвартай бүтээгдэхүүнээр зон олонныхоо хүнсний хэрэгцээг хангах, урдын амжилтаа батгахын зэрэгцээ бүтээн байгуулалтын болон менежментийн олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрүүл, аюулгүй хүнс нь эрүүл оршихуйн үндэс юм. Амжилтанд хүрэхийн тулд бид алхам алхмаараа урагшилдаг. Мөрөөдлийнхөө оргил хүрэхийн тулд хүн та эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын гол нууц нь эрүүл хооллолт, эрүүл хүнсийг хэрэглэх энгийн үйлдэлүүд байдаг юм а. Байгууллагын бизнесийн хэдийн төлөв доктортой хөгжлийг хангах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгах, их дэлхийгээ хайрлан хамгаалах нь нэн тэргүүний чухал асуудал билээ. Апу хувьцаа компани нь үйлдвэрлэлийн салбартаа анх удаа байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлтийг бодитоогоор хэрэгжүүлэх зорилт тавьсан юм. Таны хэрэглэж байгаа хүнс аюулгүй чаддгүй. Аюулгүй хүнс гэдэг маань ISO 22000 стандартаараа баталгаажсан хүнс юм. Энэ нь түүхийдийг боловсруулахаас эхлээд савлах, түгээх бүхий л үе шат дамжлагууд дээр эрсдлийг арилгаж, хэрэглэгч таны гар дээр чанартай эрүүл бүтээгдэхүүн очиж байна гэсэн үг. Энэ ерөөсөө юу нэг хүнсний аюулгүй байдал альва улс юм байна. Үндэсний аюулгүй байдал гол чухал одоо юу гэдэг хэсэг нь болж байдаг гэж би ойлгодог. Хүнс эрүүл байж хүн эрүүл явах урт удаан наслахын их үндэслэл гэж би боддог шүү дээ. Хүний нэг амьд явах баталгаа чи хүнс шүү дээ. Миний бодлоор бол одоо хамгийн сайн юмыг Монголд оруулж гэхээсээ илүү Монголд байгаа тэр үндэснийхээ юмыг өшөөсөө хөгжүүлж бид нэр хэрэглүүлэх сайн юм шиг санагддаг шүү дээ. Та бид яг одоо энд хоёр сэдвийн талаар ярилцж байна. Нэгдүгээрт хүнсний аюулгүй байдал, хоёрдугаарт байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл. Компани хүнсний аюулгүй байдлын баг нь ISO 22000 стандартын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрөлбөр дээр хасав судалгааг авч хэрэгжүүлэн шалгалт баталгаажуулалтын иж бүрэн хяналтын системийг тогтоосон бөгөөд хүнсний аюулгүй байдал удирдлагын тогтолцоог уртл хөтөлбөр нөхцлүүдийг хангах үүднээс үйлдвэрийн ажлагчдад заавал мөрдөх эрүүл ахуйн дүрм, хүнстэй шууд харьцах үйлдвэрлэлийн бүсийн ангиллыг мөрдүүлэхээр хэвшүүлжээ. Хүнсний аюулгүй байдлын асуудал бол хүнс үйлдвэрлэгч одоо бидний хамгийн гол хариуцлагын асуудал л да. Хүнсний аюулгүй байдлын стандарт бол зөвхөн аюулгүй байдлыг нь хангах бүх тогтолцоог л бүрдүүлдэг гэсэн үг л дээ. Хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаас гарч байгаа бүтээгдэхүүн дээр бол хүнсний аюулгүй байдлын талаас бол ямар ч хэрэгэлцээгүйгээр хэрэгжилж болно гэсэн үг. Төлөвлөгөө зорилтгүй, бичиг баримтаа боловсруулахгүйгээр ямар нэг юмыг зорилгоо тодорхойлохгүйгээр цаашаа явдаггүй. Апу өнөөдөр одоо зөвхөн Монголдо биш бас бүс нутагтаа тэгээд ер нь бол экспортод олон бүтээгдэхүүн гаргаж эхэлж байгаа энэ компанийн хувьд төрүүлж зориулж одоо ингэж хэрэгжүүлж байгаа нь бол бас сайшаалтай хэрэгтэй. Чадчихээн гэдэг чинь тэр хэмжээнд дэлхийн хөгжлийн
түлхүүр стандарт гэж хэлж байгаа энэ утгыг Монгол улсын нэг компани хэрэгжүүлээд явж чадчихна гэсэн үг шүү дээ. Байгаль орчин дээлтэй үйлдвэрлэл эрхлэх, дотоодын болон дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлэх, шударгаар өрсөлдөх үүднээс дэлхийн 163 орныг өөрийн үйл ажиллагаанд нэгтгэсэн олон улсын стандартчдын байгууллагын томоохон 2 стандартыг Апу хувьцат компани үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорилоо. Таны хэрэглэж байгаа хүнс хамгийн чанартай, хамгийн найдвартай байх хэрэгтэй. Түүхийдээс ахуулаад бүх процессыг хэмж авч ирдэг. Тэр болгон дээр баталгаа гаргаад тэр болгон дээр тэр хүнсэнд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн маань явцын дунд энэ тэмтэй тийм ээ тогтолцоо зөрчигдөхгүй гэдэг дээр хяналт тавьж явах хэрэгтэй. Тийм байхгүй. Эцсийн бүтээгдэхүүн болоод хэрэглэгчдэр очиход тэр бүтээгдэхүүн эхнээсээ ахуулаад эцсээ хүртэл ердсөн найдвартай баталгаатай байх хэрэгтэй. За Апу компани чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлэхийн тулд чанарын хяналтыг бол өндөр түвшинд тавьж ажилладаг. Лабораторийн хамт олон бол гаднаас орж ирж байгаа түүхий бүтээгдэхүүн, ёс дундын шинжилгээ, бэлэн бүтээгдэхүүн дэх шинжилгээнүүдийг олон улсын болон Монгол улсын стандарт аргаар дэлхийн шилдэг дэвшилтэй технологи болох өндөр мэдрэмжтэй багаж болон уламжлалт аргуудаар явуулдаг. Төслийн хүрээнд тус компани дээр ISO тестийн удирдах хороо, байгаль орчны баг, хүнсний аюулгүй байдлын багийг томилон ажилуулсан бөгөөд стандартыг хэрэгжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажилтан бүрийг эдгээр стандартыг хэрэгжүүлэх ажил татан оролцуулахад гол анхаарлаа хандуулан ажилласан ба компанид дотоодод үр дүнтэй харилцаа холбоог бий болгон багийн гишүүдийг багтаасан ISO бүлэг, мэйл, мэдээллийн самбар, телевизийн танилцуулгууд, багийн лого болон компани дотоод сайтад ISO бүлэг цонхыг нээн ажилуулан мэдээлэл сургалтаар ханган ажилласан бөгөөд компани бүх нэг чисгийн ажиллагчдыг хамарсан онлайн тест, шалгалтууд, төрөл бүрийн реаль уралдаануудыг дүгнэн ажилласан. Энэ стандартыг хэрэгжүүлэх явцад бид нар бол нэлээд өөрийнхөө үйл ажиллагаанд бол маш олон журмуудыг шинээр бий болгож нэвтрүүлсэн. Энэ журмууд нь Монголын нөхцөлд байгаагүй нөхцлүүдийг тооцож, эдгээрийг бол маш шинжлэх ухаанчаар тооцоолж, эрсдлийг нь тооцолдог ийм арга байдаг. За хасав тогтолцооны хэрэгжүүлэлтийн үр дүнд гэвэл нийтдээ 9 хасав багийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрөл болгон дээр бий болгож, үйлдвэрлэлийнхаа урсгал диаграм, үйлдвэрийн байршлын зураг, үүн дээрээ тохиолдож болох бүх эрсдлүүдийг нарийн тодорхойлж, химийн, биологийн, хүний биед аюул харшил үүсгэж болохоос ямар нэгдэл бүтээгдэхүүн энэ үйлдвэрлэлийн маань процесс үүсч болох вэ гэдгийг маш нарийн тодорхойлж, дээрээс нь бүтээгдэхүүнээ бид нар борлуулалтанд шилжүүлээд агуулгад оруулна тий. Дээрээс нь хүний хөрөгчөнд хүртэл ороод задланаас хойш хэдийн хугацаанд энэ бүтээгдэхүүнд маань нэм бактери үүсч болохын гэдгийг маш нарийн мэрэгсэн ийм улсууд судлаж үүний үр дүндээр болоод бид нар хасав тогтолцоог амжилттай авч хэрэгжүүлсэн. Эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсын хүн амд нийлүүлэх энэхүү үйлсэд багч гэсэндээ хувь нэмэртэйгээр оролцож чадсандаа баяртай байна. Төсөл хэрэгжүүлэлтийн хүрээнд хүнсний аюулгүй байдлын 65 урьдчилан хөтөлбөр ISO 22000 стандартын хүрээнд заавал байх 7 журмуудыг боловсруулсан бөгөөд ISO 22000 стандартын нэгтгэл баримт бичиг болох гарын авалгыг бэлтгэн боловсрууллаа. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Тийм ээ. Апу компани бүх бүтээгдэхүүн чанараар баталгаажлаа. Амьдрал үргэлж урагшилж байна. Бид бүхнийг зорилго тэмүүлэл мөрөөдөл үргэлж хөтөлдөг. Эрүүл хүн ихийг бүтээдэг гэдэг. Тэндээж танай гэр бүл үргэлж эрүүл хүн сэргийлж тус тусын зорилгоо бодит биелэл болгодог. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог зөвхөн нэг хүний хүчин зүтгэлээр бос нийт хамт олонны хүчин зүтгэлээр бий болгодог. Тийм ээ. ISO 22000 Монголд хэрэгжиж эхэллээ. ISO гэж нэг стандарт байдаг 9000, 14000, 22000, 26000 гэл. Тэгээ Монголд өнөөдөр хоёр тоо их чухал болж байна. Нэг нь бол 14000, нөгөөх нь 22000. 14000 гэдэг нь бол байгаль орчны стандарт. 22000 гэх нь хүнсний аюулгүй байдлын. Тэгэхээр Монголын компаниуд өнөөдөр юу ч үйлдвэрлэдэг вэ гэсэн аль болохоор чанартай үйлдвэрлэх ёстой. Тийм учраас Апу компани өнөөдөр анх удаа Монголд 14000, 22000-ыг нэвтрүүлсэн. Өөрөө энэ нөгөө хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын стандартыг дийлүүлж ийн гэсэн үг. Нөгөө талаас энэ компанийн үйл ажиллагаа эдний бүтээгдэхүүн зааштай ногоон чиглэл рүү орж ийн гэсэн үг. Тэгэхээр орчин үеийн хандлага маань өнөөдөр Монголын компаниудыг дэлхийн бусад компаниудтай ногоон хөгжил, ногоон бизнесийн төлөө өрсөлдөх ийм хандлага руу түлхэж байна. Тийм учраас манайхаас эхнээс ахуулаад ингээд ISO 14000, 22000-ыг хэрэгжүүлээд ирж байгаа нь маш сайн хэрэг.
Апу хувьцаа компанид ISO 14001, ISO 22000 тогтолцоог нэвтрүүлсэн тухай. Өдрөөс өдөрт манай дэлхий зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас болж бохирдож, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг та бид дуртай телевизийн суугаас харж болно. Тиймдээч та бид яг одооноос энэ асуудалд анхаарал тавих цаг нэгэн туссан. Монгол анх удаа Апу хувьцаа компани ISO 14001 стандартын шалгууруудыг хэрэгжүүлж мөрдөснөөр зах зээлд өрсөлдөх чадвар илүү сайжирч, үйл ажиллагаагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани боллоо. Уг зорилгыг олон нийтэд сурталчин таниулах, нийгэмд нийгмийн хариуцлага дээд зэргээр ухамсарлаж буй хамт олон гэдгийг түгээн дэлгэрүүлэх үлгэр дуурайлал өгөх болно. Апу компани нийгмийн хариуцлагаар тэргүүлэх компанийн хувьд аюулгүй байдлын баталгаатай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоог өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шийдвэрийг гарган ISO 22000, ISO 14001 стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэх төслийг 2010 онд эхлүүлсэн юм а. Бид зөвхөн ганц захирал нэг тушаал өгөөд шийдвэр өгөөд хэрэгжүүлэх явш энгийн ажилчнаас авахгүйд энэ компани топ удирдлага хүртэлх хэмжээнд нийт массыг хамарсан ийм төсөл болж ирж байгаа юм л да. Хамгийн наадахын жишээ гэхэд бид гэрлээ хэрэглэхгүй үедээ унтрааж чаддаг, усаа хэрэглэхгүй үедээ хааж чаддаг. Энэ бол энгийн жишээ. Нөгөө талаас үйлдвэрийн ерөнхий түвшинд нь харахад үйлдвэрлэлийн нэгжид оногдож байгаа уурын зардлыг яаж багасгахгүй, усны зардлыг яаж багасгахгүй, цахилгааны зардлыг яаж багасгахгүй, хогт хаягдлыг яаж багасгахгүй, эргээд яаж дахин ашигладаг болох вэ? Энэ бүхэл бүтэн хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлж байгаадаа онцлог байгаа. Энэ бол хүн болгоны сэтгэл шингэсэн, хүн болгоны итгэл үнэмшил шингэсэн ийм нүүр их хөдөлмөр байсан. Энийний үр дүн бол компани өөрөө өртөг зардал тодорхой хэмжээнд хязгаартай, хамгийн сайн чанартай, дэлхийд өрсөлдөж чадах ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм үндсэн зорилготой. Нөгөөтэйгүр өрсөлдөх чадвар маань зөвхөн үнээс хамаарч биш, чанараараа өрсөлддөг ийм тогтолцоор бол орж байгаа гэж ойлгож болно. Компани байгаль орчны багана байгаль орчны бодлого, хэмжигдэхгүй зорилтоо тодорхойлж, улмаар тогтолцооны хэрэгжүүлэлтийн төлөвлөлт хөтөлбөрүүдийг гарган байгаль орчны асуудлуудаа тодорхойлон ажилласан. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд байгаль орчны чухал асуудлууд нь үйлдвэрлэлээс гарах хаягдлыг багасгах, цэвэр ус, уур цахилгааны хэрэглээг бууруулах арга хэмжээнүүдийг шат дараалан авах явдал юм а. Байгууллагын ажлагчдад байгаль орчны асуудлын чухлыг ухамсарлан ойлгосны дүнд энэ талаарх ажлагчдын мэдлэг сайжирч, эрчим хүч, уур, ус, хог хаягдлыг их усүр дээр нь бууруулах, хэмнэлт гарах олон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Үүнд эрчим хүчний алдагдал, зарцуулалтыг бууруулах, уурын алдагдлыг багасгах, бохир усыг дахин боловсруулах, буцаан ашиглах, хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, спирт болон пивний шаарыг дахин боловсруулах, ногоон офис зэрэг дэд хөтөлбөрүүд орох юм а. Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас агаар ус хөрсөнд үзүүлэх нөлөөллөөс өрчлөн сэргийлэх үүднээс байнгын хяналтын мониторингийн тогтолцоог бий болгоод байна. Монголд анх удаа байгаль орчинд үлдээх нөөц хүчлийн улмөр буюу карбон футпринтээ тодорхойлж, байгаль орчинд үлдээх улмороо хамгийн бага байлгахыг зорж байна. Эцсийн зорилго нь болохоор зөвхөн энэ гэрчлэгийг аваад ч юм уу зөвхөн энэ тогтолцоог хэрэгжүүлээд орох биш. Тогтолцоо маань өөрөө байнга төгс болохын тулд ирэх холбоосоор байнга сайжирч явах хэрэгтэй. Тийм учраас бид нар байгаль орчинд нөлөөж байгаа нөлөөллөө тооцож чаддаг болно. Бид нар бохирдлоо бууруулж чаддаг болно. Бид нар үйлдвэрлэлийнхаа үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэйгээр явуулдаг болно. Энэ сэтгэлгээ бид нар ажилтан бүрд байгаль орчныхон үүрэг хариуцлагыг ухамсарлуулж өгнө. Ажилтан бүр маань байгаль орчны нөлөөллөө аль болох бууруулах, бүтээгдэхүүнээ байгаль орчинд яаж ээлтэй байдлаар гаргахгүй, эцсийн байдлаар хэрэглэгчдэд хүрэхэд тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх процессын бүхэл үе шатыг байгаль орчинд хор нөлөөг яаж хамгийн багатай байлгах вэ гэдэг дээр бид нар өөрсдөө гаргасан бүх зорилтод хүрч чадах боломжтой болно.
Байгаль орчин дээлтэй үйлдвэрлэгч Апу компани. Танхим 2011 оныг ногоон хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд бол Апу компани болон бусад Монголын компаниуд анхнаасаа танхимтай ногоон бизнесийн чиглэлээр энэ ISO 14,000-ыг хэрэгжүүлэх чиглэлээр ингэж хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр учраас одоо энийг цааш нь өргөжлүүлээд энэ ногоон бизнесийг хөгжүүлэх тал дээр хүнсний аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх тал дээр ийм том санаачлаг, ийм том амжилтанд хүрсэн нь бол монголчууд одоо бас цаашдаа дэлхийн зах зээлд өрсөлдөх энэ чиглэл рүү орж ийн гэсэн үг. Монгол улсын үндэсний ууган үйлдвэрлэгч Апу компани маань олон улсын стандартын ISO 14000-ыг 22,000 гэсэн энэхүү нэр хүндтэй хоёр батламжийг Монгол улсад анх удаага гардан авахд бэлэн болоод байна. Энэ бол манай маш их зорилгын зөвхөн эхлэл нь бодож байгаа. Цаашдаа Апу компани өнөөдөр байгаль орчиндөө хамгийн бага мөр үлдээх энэ үйлдвэрлэлийг сонгоо авч, энэ технологиг сонгоо авч, энэ чиглэлээр хүн хүчин боловсон хүчнээ хөгжүүлэх ийм зорилготой ажиллаж байгаа. Чанарын дээдийг хэмэлдэг Апу компани маань одоо Монгол улсаас анх удаага яг олон улсын стандарт болсон энэ ISO тэмдгийг хүлээж авч байгаа нь бол одоо Монгол улсын Монгол иргэн бүрийн нэлээх бахархууштай зүйл гэж бодож байна. За тэгээд өнөөдөр манай Апу компани маань за тэгээд бас дэлхийд данстай болж байгаа шиг байна. Тэгээд бас дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн ийм ослоод цогцолтой ийм өргөмжлийг авч байгаа. Миний үзэгээс Апугийн нийт хамт олондоо бас баяр хүргэе. Монголын нэр хүнд дэлхийн давцанд гарах бас нэг сайхан баяртай сэжим одоо болж байна л да. Монголчууд бид эрүүл ахуйг хангасан ийм сайхан одоо бүтээгдэхүүн бий бол хувьдаа гэж бод. Тийм бүтээгдэхүүн хэрэгжилж ийн гэхэд бол сайхантай. Би энэ одоо үйл ажиллагааны гэрчин болж байгаадаа их баяртай байна. Дэлхийд нэр хүндтэй SCS аудитын групп нь Монгол улсад хүрэлцэн батламж гардуулж байгаад би баяртай байна. Энэ бол Апу хувьцат компанийн хувьд Европт цаашлаад дэлхийд бүтээгдэхүүнээ хүргэж байгаа гайхалтай боломжийг давхар нээж байгаа хэрэг юм. Миний хувьд энэ группт 14 жилийн турш ажиллаж байна. ISO 14001 стандартын бичлэгээр Монгол улсын хувьд анх удаа Апу хувьцат компани авч байгаа гэдгийг би батлан хэлж байна. Та бүхэн баяр хүргэе. Бид тусгаар тогтнолт Монгол улсын аюулгүй байдлыг чандлан сахиж ард түмэнд үндэсний томоохон үйлдвэр гэдгээ дахин баталлаа. Таны хэрэглэж буй хүнс дэлхийн шилдэг чанарын тогтолцоог хангаж, таны бидэнд итгэсэн итгэлийг бид хоймортой заллаа. Энэ бол амжилт. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Хүн эрүүл бол улс орон минь эрүүл. Дэлхийд гарцтай Апу компани